За тэгээд ингээд бичлэг эхлэх цаг. Угаасаа энэ бичлэгэнд ямар нэгэн эдит мэдээ янслах манслах ч байт юм те тиймэрхүү юм бол угаасаа байхгүй. Байлгах ч угаасаа боломжгүй байгаа манайхаа. Ямар ч байсан би тэгээ бичлэгээ эхлэхээс өмнө ингээд хувцаа өмсөйгээд хувцаа өмслөө санаа зовоод нь штэ тий бас нэг сайхан би хаатаач юм шиг. За тэгээд ингээд бичлэг өргөжлүүлээ манайхаа. За эхний ээлжинд ямар ч байсан би өмсөе. За тэгээ өнөөдрийн бичлэгийн хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхлээр бид хэд чинь нэг бүтээсээ өдөр амардаг штэ тий тракн дотроо. Хагасаа өдөр бол манайх бол угаасаа явдгийг. Тэгээ би болохоор өчигдөр нэг 260 км яваад одоо нэг Германд байгаа байхгүй юу. Тэгээ Герман ч хагасаа өдөр оройн 8-аас 12 цаг хүртэл том тэрэг явж болдог. Уул нь олч нэг оройн 8 хүртэл явж болдог л доо. Гэхдээ одоо нэг аял зугаалгын үе гэдэг тийм цаг нь ирсэн болохоор 8 сарын 31 хүртэл гэсэн баг шүү. Би тгийж сонссон. Том тэрэг ер нь бол өглөө 7-оос орой 8 хүртэл явж болохгүй. 8-аас хойшоо бол 12 хүртэл явж болж байгаа. Тэгээ яг тэр цагаар нь тохируулаад өчигдөр бол 200 км явсан гэсэн үг. Тэгээ өчигдөр нэг 12 өнгөрөөж унтаад өглөө нэг 8 гэс ирсэн баг шүү. За тэгээ одоо ямар ч байсан өнөөдөр юу хийдэг талаараа та хэд. Бичлэг хүргье. За, let's go. За тэгээд хамгийн эхлээд бол мэдээч ороо шүү дээ, тий. Даав маавгаа нөгөө нэг ардуур нь хийдэг те тэр шигээ сайхан ардуураа хийгээд сайхан хөдөлж унтдээ шүү дээ би ч те даав маань байс гэж байгаа нөгөө нэг доотлын юунасаа хараад ирдэг. Ингээд нэг сайхан ор тэрэ хураага төв саянд нэг амтмэс нөгөө гүү вэ. Йой хог байсан байна. Амтан байна уу яав гэж айлаа штэ. Чих микро нүур ам руу орчихоо тэгээд өнөөдөр тэгтээ хараа манайхаа хамгийн гоё юм нь энд бороотой юм шиг байна ер нь маргааш нэг өдрөөс. Гэхдээ нар байхгүй учраас машин дотор амархад хамаагүй гоё байна. Халууцахгүй тэр нь өстой сайхан юм да. Тэгэхгүй бол ингээл энэ жижиг кавин дотор чи ингээл халууцаал өдөржингөө хөлсөө гоожуулаад суугаад ийн гэдэг чинь бас чанга штэ манайхаа. Гэхдээ одоо өөр арга байхгүй учраас тэгэл гүрийгээл байгаад байна. Машина уул нь хасаагаад бүр дисгэ байх юм бол машина хасаагаад би бол кондишнер тавьдаг байхгүй. Гэхдээ машина хасаахаар нэг асуудал гарч ирдэг. Тэр нь юу гэхээр мотор халдаг заяа. Нөгөө мотор ингээ ажиллаад байгаа учраас тэгээ мотор халахаараа тэр чинь хөрөлт нь амар удаа хүрнэ штэ тий. Тэгээд одоо мотор чи яг энэ доороо байдаг байхгүй энэ доороо. Эн чи ингээ тэр чигээр ингээ амар халуун болчихдог байхгүй. Тэгээ эн чинээс ингээ халуу байгаа. Нөгөө нэг агаар нь ингээл наашлаад нөгөө мотор нь хүртлээ наашлаа л байгаад идэг гэсэн үг байхгүй. Тэгээд бүр нөгөө өдөржингөө халууцж исэн хүн чинь орой сэрүү орохлоор нөгөө нэг мотор нь олигтой хурж өгдөг. Кавин дотор ч бүр бүхчим халуун болчихдог байхгүй. Хоёр хаалгаа онгоолгоод нэмэр байхгүй. Онгоолгоод нэг хэсэг байж болно л доо. Гэхдээ онгорхоо тэр чигээр нь унтна гэж байхгүй шүү дээ. Энд чинь хулгай зэлгий гэл янз янзын асуудлууд зөндөө байгаа шүү дээ. Тэгээ тиймэрхүү асуудал байдаг. Гэхдээ өнөөдөр бол азар ямар ч байсан тэгээд нар мар байхгүй ер нь их хөөрхөн гоё сэрүүхэн байна. Тэрэнд нь их баярлж байна. За. Хороо ямар ч нэг бүтэн ураагдах. За нэг ингэсгийгээл янзлчихад болдсон юм дөө. Эргээл буцаал хөвтөл тэгээл мухолно. Энэ амралтын өдрүүд ихтэй гоё. Хоёр гоё мэдээтэй байна те. Нэг нь болохтой саяны ингээд бороо байхгүй. Нөгөөх нь болохоор бороо байхгүй гинэ. Нар байхгүй. Нөгөөх нь болохоор Монголын тоглолттой. Тэгэхээр бас л Монголын тоглолтыг үзээд бас хэсэг сайхан амарнаа л гэсэн үг шүү дээ. Хэрэв багийн ингэж Монголын тоглолттой өдөр ингэж амралтын өдөр таарна гэдэг чинь бас ховор шүү дээ энэ чи. Дээрээс нь цаг магийн зөрүү мөрөөгөл нийлээ Монголоос ч энэ 6-аас 7 цагийн зөрүүтэй байдаг байхгүй юу? Өвлийн улирал болохоор 7, зуны улиралд болохоор 6 цагийн зөрүүтэй одоо 6 цагийн өмнө байдаг гэсэн үг байхгүй юу? Монгол 7 цагаас Монголын тоглолт эхэлж байхад энд 1 цагаас эхэлдэг гэсэн үг шүү манайхан заяа. За одоо энэ уртлаа нэг жоохон янзлаа. Өчтөр нэг орой хөдөлгөөс өмнө би нэг бор цаг авч ийдсэн. Тэгээ тэрний хогмог жоохон болчихжээ. Энд тэгээд колонк болохоор тэгээ нэг борцгных нь үнэ нь амар үнэтэй заяа. 2 борцыг авахд л 5-6 евро болчихдог байхгүй. Тэр нь тэгээ одоо Монгол мөнгөөр хэдэн төгрөг вэ? 20 мянга төгрөг юм уу хаашаа тий.
Амар үнэтэй болдог. Хоёрхан ширхэг боорцог 20,000-аар авч ирэл бодчих та тэрээс. Тэр ч бас чанга угаас тэр. Айл болох авч идэхгүй хичээдэг. Тэгтэл ер нь би ч бас хуурай идэх юм айгуу дуртай болохоор тэрийг бас авч идмээр санагдаад идэв юм аа хаяа. За энэ хоёр гарны кист маань бүр халтур болчихжээ. Энийг өнөөдөр угаана. Энэ бол нэг болчихлоо. Нөгөө миний машин биш шүү дээ. Хүний машин юм чинь. Энэ шинэчлөө. Хотлын тэр нэг зайр байгаа. За ажлын утсан байна. Тосараа бол байж. Эдгээр бол ингэ байж гээ. Энэ шүжигчлэр бас байж гээ. Энэ хэдний ч гэсэн хайна. Өөр хай хог мог юм байна уу? За бооч юм. Хогийн сав. Энэ хогийн савч баг дүүцсэн шүү дээ. Муухай амттай. Та эднэрийн зогсоод харах уу? Ийм зогсоод шүү дээ муухай. Гэт хамт юм. Хойдолтой болохоор бас байгаа баг. Би өчтөр нэг шөнө орж ирсэн учраас зогсоод байхгүйсэн. Тэгээ байгаа зогсоод тэгээд шууд зогсоо хайсан гэсэн. Тэгээд энэ зогсоол нь болохоор автобусны зогсоол юм билээ тэр чигээрээ. Одоо ингээд тэр дээр харагдаж шүү дээ. Ингээд автобус зогсноо гэдээ байж штэ тийм үү манайхаа. Одоо яах вэ өөр боломж байхгүйсэн юм чи тэгэл энд нэг зогсон доо бүгдээрээ л зогссон байгаа чи би ганцаараа зогсохгүйгээ явуултаа юм шүү дээ. За тэгээ атсан машинууд гэх юм бол Мазданууд атсан. Эдгээр бүгдээрээ Мазданууд. Тэгээд эдрийг хоёр газар буулгана. Энэ доотлын 3 нэг газар эхэлж буугаад тэгээд дээдлийн 4 нь дахиад нэг газар буунаа л гэсэн үг. Энэ болохоор маргааш нэгт өдрийн ажил байгаа. Бүгднийг нэг хийгээл дуусгах юм байна хаа. Энэ стач яг хүний нэг явдаг юм зам дээр авчид хоолундных юм аа. Басгаад хайцсан бах юм. Одоо би машинаасаа буух болгондоо барыг энэ дээр нь гიშгэж таарах юм шүү. Балаа юм бэ те. За эхний хэлжинд хэдүүлээ. Шалавчаа аваад чин дээр маань нийлхийн авах те. Шалавчаа аваад. Тэгээ ер нь бол энэ дээр тавьчихсан. Энэ дээр түр тавьж агаад тэгээ доторхойгоо сайхан шүршиж штэ. Хий маань хаагаад. Штэ. Ингээд машин дотор хийтэй байдаг хгүй энэгээрээ сайхан хогнуудаа шүршээл хаалгараа гаргах чинь гэсэн үг. Наалдуур мардуур хог үед тэгээд машинаасаа буулгаад гаргаж шүү дээ манайхаа. Би бол ерөнхийдөө нөгөө талаа нэг айхтар ингэ шүршдэг. Ягаад гэвэл нөгөө талдаа огт нөгөө хүн суудаг дээрэс нь ямар ч юм гიშгэж мишгдэг юм байдаг болохоор ерөнхийдөө гайгүй байх гэж боддتي. Харин машина хүлээлгэж өгөхдөө бол угаасаа л бүх дотор салаа малаа цэвэрлэн шүү дээ. Амралтын өдрөөр яах вэ? Ерөнхийдөө ингээд цэвэрлждэг шүү заа манайхаа. За одоо эдрийг сайхан жигтэй цэвэрлэхээр цэвэрлж штт. Ингээд мөглөгч нь. За нөгөө нэг цацдаг юм маань. Энэ нүгээрээ сайхан цацаад тэгээд тэр машины хойно байсан нөгөө нэг алчуурнууд байна штт те. Алчуурч гэжтэй. Жижиг ногоон өнгөтэй ч үлээ, цэнхэр өнгөтэй ч үлээ нэг юм байгаад ч одоо тэр харагдчих. Энэ нүгээрээ сайхан аваал тал цэвэрлээл тавьчнаа л гэсэн үг шүү дээ. Зя. Шалавчаа эхлээд нэг сайхан цэвэрлэдэг. Одоо юу нэг жолооч тал байна шүү дээ. Жолооч талаа л ер нь сайн цэвэрлэдэг л гэсэн үг юм бол. Яг тэгэхээр тэнцэн өөрөө байнга сууж байгаа. Байнгын одоо өгүүлмэл байж байгаа учраас тийм.
нэр өрүүлээ сайхан цэвэрлэх юм биш үү? Сайгийн өрүүлээ саглаа шүү. Одоо энэ 7 хоног энэ машиныг чинь очоод хүлээлгэж өгнө. За тэгээ өөрийнхөө яг үндсэн машин болох. Дахиад өөр трак авнаа гэхэл. Одоо бол тэр тракн дээрээ сайхан юу ямар вэ? Тогтмоор байна. Өөр трак солимоор байна. Өөр трак солино гэвэл ч юм. Миний ер нь дэвчээр ер нь тасархаар шинжтэй шүү. Одоо энэ трак сольсон тоогоор бол тэр чинь ингээд миний 12 дахь машин болж байгаа байхгүй. 12 дахь сольсон машин. Тэгэхээр ч одоо арай л байгаа л тийм. Тэгээ тэрийг дахиад солино гэвэл 13 дахь машин болох шүү. Яа зөв ерөөд нь сайхан цэвэрлээд арчилчлаа дөө. Одоо машиныхаа дотор талыг сайхан арчиж тавьлаа. За ингээд сайхан энэ доторх юмудаа арчиж шүү дээ. Суба. Нэг ингээл цэвэрлсэн багт ч өө сайхан штэ. Гөөмө сайхан штэ. Натлцаа. Нэг сайхан. Болдог бол ингээ сайхан. Жишээлбэл хөл нүцгээ явж юмар байгаа байхгүй тий. Дааж чинь нөгөө хөл нүцгээ явж болохгүй. Тэгээ цагдаа мөгдө шалгаад хөл нүцгээ явж байгаа байх юм бол тэгэл торгуул моргуул аваа шүү дээ манайхаа. Гээ сайхан. Чатч явж шүү дээ. Одоо тэгээд машина хүлээлгэж өгөхдөө болохоор манайх нөгөө машин угаалгатай тракны ажлын машин дотор засварын төвд өгдөг байхгүй. Тэгэл тийшээгээ ороод трака сайхан гадна талмал шүршээл шалавч малавчнуудаа сайхан даралттай усаар шүршээл тэгэл ин чим цэмбигээл явчих штэ аа. За одоо түлээ юугаа мөрүүлээ нэг сайхан арчаад байгаа. Шална доороо сайхан хатчиг тэр хооронд нь өрүүлээ нэг сайхан арчиж цэвэрлээд. Уц дуурайд байна уу? Оо тийм биш үү? Уц дуурж штт. Манай ихнэр залхаж байна. За байна уу? Байна. Оо ёо сайхан амс харин машин тэргээ цэвэрлээл ганц нэг бичлэг хийгээл явчихна. A few moments later. За сайран тэгээд бичлэг мэтлэгээ хийж дуусчаад тэгээд тухтаа залгая за. За баяртай. За ихнэр маань сая залгана. Өглөө яриаггүй шууд босоод хамаг юм хийгээ явцчаа. За одоо өрүүлээ сайхан цэвэрлэнэ. Энэ өрүүл бас нэлээд алтруу гоо байн гараараа барь. Оо доошогоо бүр баахан юм тусчлаа. Нөгөө хайрцсан. Шалан дээр маа. Энэ бараг юу ачмаар. Оо энэ нөгөө арчхын алчуур дуугаа цацж байгаа. Тэгээд өөх тэр энэ хараа. Ийм юм байхгүй өрүүл. Үүлээл ер нь сайн цэвэрлж авахгүй л. Энэ руугаа цацж байгаа алчмаар юм. Тэгвэл доошогоо амар их хөөс унаад. Ингэж л өрүүлээ сайн цэвэрлэхгүй л тэгэл. Чи ирвэгээл нэм бактери болох тий. Тэгэл янз янзын асуудал үүсээ шүү дээ манайхаа. Бацраа. За энэ зү амар болчлоо. Дахиад шинэ алчуур авъя. Уул нь ажиллаа дуусгачаад би ч гэдэг байн гараа угаад тэгсэн мөртөөл тэгэл өрүүл юм амар л та. Дахиад бас гарч штэ наа. Ийм амар. Энэ хажууд байгаа гарууд айгу даруухан гарууд байх шиг байна. Азар. Бид нар чи бүр өдөржингөө өстө амар чанга уцсан уцаар ярьж штэ өстө зовлонтой чихэн дээр. Өдөржингөө өстө чанга уцаар яриад инээ гээл. Зовлонтой швтэй аа. Тэгэл одоо ямар бойл гэж хэлдэг нь шүү дээ.
чимээгүй тэгэл яриулал тэгэл өнгөрөө штэ. Амарч байгаа нөхдүүд ч одоо өөр яалтаж үлдээ тэ. Нэрээ удахгүй. Ман чинь юун дээр кик дээр юу хийж эхлэж байгаа. Стрим хийд юм уу гэж бодоод байгаа. Ер нь эхлүүлээ шийдсэн байна. Гэтэ одоогор яг хизээ яаж эхлүүлэх вэ гэдэг нь сонирн байна. Миний нөгөө юугаар бодлоор стрим нь арай амар юм шиг байна. Яагаад вэ гэхээр бичлэг эдитэлж эвлүүлэхгүйгээр шууд лайв явдаг болохоор тухайн үедээ би лайваа хийгээд дахиж бичлэг хийх хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Стрим хийгээл тэгэл болоо. Одоо эн чинь нөгөө нэг ингээд би чинь бичлэгээ хийн, дээрээс нь дахиад энэ чи 2-3 цаг эдитлэн тэ. Ингээд өчнөө ингээд цаг аваад байгаа учраас стрим хийвэл арай амар юм болов гэж бодлоо. Янз дараа нь янз нэхгүй зүгээр шууд хийгээл тэгэл тухайн өдрийн бичлэг маа тэгэл болчдөг. Тэр нэрээ амар юм уу л гэж юм бодлоо. Та хэд бас юу гэж бодож чинь саналаа бичээрэй зэ. Дээрээс нь ингээд лайв шууд явж байгаа учраас тийч одоо ямар нэгэн засвар масвар гэдэг янз юм орж чадахгүй шүү дээ, тэ. Тэр талаараа бас их дайггүй юм болов уу гэж бодод шүү дээ манайхаа. Тэгээ би бичлэгэн дээр бас юуныхаа кикийнхаа нэрийг нь бас тавьчих заяа манайхаа. Та хэд тэгээд subscribe хийгээд хизээ лайв контент хийх нь буюу хүлээгээ байж байгаа заяа манайхаа. За одоо энэ салаанаа нэг жоох арчиж байгаа. Салон гинэ энэ нэг доотлын хэсгээ одоо энэгээр хэсэг ба шүү дээ. Эдрийг нэг жоох арчиж байгаа. Бүгднгийн сайхан ихлээд авнаа. Ингэж авч байгаад тгээ сайхан цэвэрлж шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийг арчиж заа. Дүн готлын юмнуудаа буцааж тавиад тэгээд энэ доотлын дөрүлж хэсгээ арчиж идэл. Энийг нэг сайхан ингэ арчиж үздэг. Бас хэсэг гоё штэ. За. Ямар ингэ хэрэггүй болсон. Одоо дахиад нэг юугаа цацж жаад бүгднийг сайхан шинээр арчиж. Ингээ сайхан арчиж шүү дээ. За юмнуудаа буцаад тавина. Энийг иш давсаа иш. Энд тэр юусэн нөгөө байнга хэрэлдэг, өдөр болго хэрэлдэг учраас би яа гардороо байлгачихдаг хөхгүй. За энэ хийсэн чихэр халах хоёр бол хүнийх байна. Ингээл яг хэвэндээ. За ажлын утсан бас байнга хэрэлдэг. За энэ хатууг маань бас байнга хэрэлдэг. Энэ жожголт маань бас байнга хэрэлдэг. Нөгөө нэг газаас ахын тулд жожголт болохгүй. За энэ наалдан бодос хүнийх юм байна. Ишигээ буцаагаад тавьчих. За одоо голоо арчнаа сайхан. Энэ голыг бол зүгээр сайхан юм татчих жагаад тэгэл арчаа цэвэрлэж шүү дээ, тэ. Тэгэл арчаалсан. Янзын өнгө орно шүү дээ энэ чинь. Тэг цэвэрлсэн бах тэгэл хүл өцгөн сайхан машинтаа машин дээрээ энэ дээрээ хүл өцгөн гараал суугач юм тэгэл. Сайхан штэ. За. Ингээл ерөөхдөө олон шүдэ манайхан. Яг уу энэ дээр ингээ нэмэлтээр хоёр талын толио арчтай. Гэхдээ бороо мороо ороогүй. Цасмас байхгүй байгаа учраас хоёр талын толио нь ер нь бол гайгүй байна уу. Тэгэхээр ингээд ерөөхдөө ингээд орхилоо. За одоо хэдүүлээ. Юугаа шалавчаа хийгээд тэгээд ер нь дуусан да. Энэ хогнуудаа бас хаях юм байна. Саяны юм арчсан цааснуудаа. Савд болчлоо шүү дээ. Ийш энэ дээр түр тавьчих. Одоо шалавчаа хийхдээ. Энд бас байгаа юм шалавч ярьсан. Хог. Энийг бас ишигээ тавина. Шалавчаа аваад. Ингээд хийчнэ. Арчин яхаа. Гэл. Янз зэвэрхэн болж байгаа юм. Ингээл цэвэрлж шүүтэй манайхаа. Одоо энэ хогоо хийцгаа. Тэгээд хогоо хийчаад хэдүүлээ гараа угаанаа сайхан.
Нөгөө муухай. Богийн сав руугаа дахиад заварсан. За гараа нэг сайхан багт. Оо энэ хаалга манд төвчтэй байна. Монголхоос. Тара. За болсон. Зя энэ дотроосоо самаач. Тэгээ за миний ер нь нөгөө нэг оос хойз маз хийдэг хэрэгслүүд манай төвчөө хийж байна. Савнга авчлаа. За гараа авах. За нэг өчтөрийн бичлэгэн дээр гарсан. Усаараа л тгээс ах. Яа. Ер нь бол ингээл очлоо дөө. Машины цэвэрлэгээ бол. За тэгээд энэ хүрээд амралтын өдрийн машины цэвэрлэгээний бичлэг маань ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай манайхаа. Би сая нөгөө 2-7 хоног огт бичлэг хийж чадаагүй шүү дээ. Гиц мэдсэн өвдөө нөгөө наршаад хөнгөө алдаад босч ирсэн шүү дээ. Тэг гиц өвтөхлөр чи бүр ингээл атрилчт юм бэл. Юу ч хийж чадахгүй тэгэл хөвтөл байждаг. Тэгэл нөгөө нэг толгоо өвдвөл дагзаархтгаал босч явангууд манараад байгаа юм чи. 0 руу бол нэг юм гицгүүлэхээр яваад ороод байгаа. Бусдаар бол тэгэл өөр юм хийж чадхаа болж байгаа юм чи манайхаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай манайхаа. Subscribe мартва. 10,000 гулаа болно штэ энэ жил.